Дайман харанхуй өрөөнд хэргийн материал донд компьютероор аллагын зураг үзээд нэг хүнтэй чатаар харилцсан жухам сууж байдаг. Хинч харсан манай хүн мөрдөгчл гэсэн үг. Төвлөрчихсөн байхад нь маш чухал дуу хоолой түүнийг дууддаг. Тэр бол тэдний баг нь уйлхан тэр. Охинтойгоо хамтдаа ажиллаж байгаа түүний жинхэнэ ажил нь номын дэлгүүр. Охин нь аавыгаа их дэгэлдэг бололтой. Үе уйлна. Дөнгөж жих содол баан шин. Иш аавыг ч утгаар нь жижигрүүлж байдаг шүү. Ашгүй нэг тайвширлаа гэж бодоход л уйлж эхэлдэг. Өдөржин дайны талбарт байсан аятай царай зүс сүр сүлдгүй нөхөр эхнэрээ ажлаас нь ирэхэд нь гомдлож эхэлдэг. Эхнэр нь ажилд ороод 14 ч хоноогүй байхад нөхөр алиужээ шантарч гисэн харагддаг. Эхнэр том хүүгийн сургалтын төлбөр амжиргааны зартал гээд мөнгө хэрэгтэй байгааг хэлээд өнөөдрийн орлогыг нь авах гэтэл бараг мөнгө байдаггүй. Мөнгө ясныг нь асуухад шин ном авсан гэж хэлээд худлаа ярьж байгаа нь илт зогсож байдаг. Эхнэрүүдэд худлаа хэлж болдоггүй гэж хэлж өгөөг мүү? За тэгээ эхнэр нь уурлаа цагдаа дээр очих гээд дэлгүүрээ дахиад хаачихсан юм уу гэдэл дуун чангарахад дайман охиноо чимхээд уйлалангуудаа хүүхэд уйлаад байна гэд ярианаас бултаад эхнэр охиноо явуулж хатаг. Тэднийг явангууд шууд дэлгүүрээ хаагаад гараад явна. Дүрс солигдоход цагдаагийн газарт нэг залууг барьчихсан хоёр цагдаа орж ирэхэд Шинков нь гүйж ирээд "Кам мөрдөгч таныг хайж байна. Яагав? Нөгөө нэг хараад л бүх хэргийн учрыг олчихдаг энтер" гэхэд нөгөө хоёр цагдаа гайхахтай зэрэгцэн манай хүн шатаар буугаад ирнэ. 14 хонож байж энд ажилдаг хүний мэддэггүй мө гэдэл Шинков загнуулна. Манай хүн ч энд ажилдаг аятай зан гаргана. Байцаалд авч байхад дайман өрөөний өвтч яриан дундуур үе орж ирээд л бүр нөгөө залууг нь үнэрлээд авна. Жинхэнэ хэрэгтэн биш байна. Явуулч гэхэд нь тэсгээ байсан цагдаа хөөж гаргах гэтэл ганцхан үг хэлийгээд орилоод байхад нь тайсан мөрдөгч ганц үгийг нь хэлүүлэхийг нь зөвшөөрдөг. Энэ залуу савнд байсан үнэ. Цаг нь халаасанд нь байсан баталж байна. Бас сая утсан дуугарсан хэрэг хийсэн буцаа хаах байсан штэ. Ихэд явах гэтэл та нар гутлыг нь харсан юм уу? Хэрэг хийсэн хүн тавчтай явах уу? Цагдаа ирэхэд зүхтаагаагүй шалтгаан нь тавчиг сугарчих гээд байхгүй юу гэж хэлж байгаад дамжлуулаад гардаг. Нөгөө залуу ч энэ хүн үний яриад ин гэсээр хараад ширээн дээр өмссөн тавчгаа харуулж байгаад мөрдөгчд загнуулдаг. Энэ залуу өмнөх найз охиных нь гэрт нь гал гарсан хэрэгтэй холбоотой хэмээн цагдаа дээр ирчихсэн байгаа нь тэр юм. Тайсан мөрдөгч дахиж найзаагаа авчирч болохгүй гэж хэлээд явхдаа саяны зар сулал гэдэг. Хоёр найз арх ууж суухдаа тайсан мөрдөгч амар хүн мөрдөгчдийн авраг загас хэдэн жилийн өмнө том хэрэг илрүүлж байхдаа 3 хүн нүцэн гараараа алсан. Чи үдж жаад хэрэгт орчихвоо гэж сануулдаг. Манай хүн уг нь 9 жилийн өмнө найзтайгаа хамтдаа цагдаагийн албанд орох шалгалтыг өгч байсан юм байлээ. Даанч мэдрэлээ шалгуулахдаа мэдрэлдэж байгаад өвдөгний асуудлаасаа болоод тэнцээгүй юм байна. Энэ асуудлыг дахиж сөхөөд гудамжинд орилж чарлаад цагдаад баригдахад найз нь гаргачихдаг. Энэ үед утсан дуугараад Йонги гэдэг хүнээс архиуй гэсэн байдаг. Энэ хоёр хоёулаа тэр хүнийг таньдаг. Найз нь харин хамт явуулгүй ажилтаа гээд өөр тийшээ явхад нэг бичиг нөгөө түрүүний дуудсан Йонги гэх хүний эхнэрт өгдөг. Салтал нь нууцлахыг бас хүсдэг. Маргааш өглөөнөнд шаардсан Дайманыг хүүхдийн дуус ирээдэг. Гэхдээ тэдний охин биш. Нөгөө өмнөх оройн дуудсан ахих нь охин уйлаад байв. Манай хүн цаг хараад гэрлээгөө явах гэж яарахтаа өрөөрөө нь орсон цусны толб байгааг хардаг. Дагаад хартал эхнэр нь орон дээрээ алуулчихсан хөвтөж байдаг. Цагдаа нараа хэрэг шалгаж эхэлнэ. Нөгөө найз нь ч хар хурдаараа гүйж ирээд нөхцөл байдлыг хараад шок. Иймэрхүү хэрэг гарахад хамгийн түрүүнд гэр бүлийн хүнийг нь сэжгэлдэг. Тэгэхээр нөхөр номер 1 сэжигтэн болдог. Нөгөө найз цагдаагийнх нь ойрын хүмүүс учраас нөхрийг нь бас мөнч гэж бодохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Сэжигтэнтэй хамт байсан учраас Дэмонч байцаалд өгнө. Хоёр хүн хоёулаа өчигдөр болсон юмаа тод сандаггүй. Найз мөрдөгчийг Жусун гэдэг. Одооноос эхлээд нэрээр нь дуудаад явъя. Эхнэрээ алдсан нөхөр яаж ахтайхан байх вэ? Зочролд ороод царай зүс нь авах юмгүй болсон байв. Жунсууч би заавал хэрэгтийг барина гэж амлдаг. Гэртээ хэргийн талаар бодоод хэвтэж байхад нь эхнэр яагаад ийм хэрэг болсон болоо гэж яриа өдөгтөө зэрэгцэн. Ер нь яах гэж айлд хонсон юм бэ? Тийм дотн байсан юм уу гэд эхлэх гэтэл манай хүн уурлах айдаад мэдээж эхнэрээ давдаггүй л дээ. Хүүхдийнхээ сүүнд гарах гэж байгаад амнаасаа болж толгой дундураа авахулдаг. Гэхдээ энэнч бас зөвцөн өчигдрийн үйл явдлуудаа санаж эхэлдэг. Сүүгээ аваад явж байхад нь нөгөө хоёр цагдаа архины мухалгуудаар зургийг нь үзүүлээд явж байхдаа таарна. Мухалгийн залуу танихгүй, санахгүй байна гэдэгч нөгөөх маань үйл явдлаа эн тэндээс нь сансан болохоор өчигдөр нь хэрэг тарьснаа хүртэл ярьж байж тэнд байсан гэдгээ баталдаг. Цаашлаад цогцос шинжилж байгаа эмч цаган дээр нь цус байгаач, гаран дээр нь цус алга,
Бас үгсэн цаг нь 11 цаг 20 минутанд хэрэг зогссон цагнаас нь 5 минутын зайтай болсон байна гэж хэлж эргэлзүүлнэ. Дараагийн хэсэгт дайман хүүдээ тооцоо хэрхэх хийхийг халдварны зааж өгөөд ээжийн эрэхэд хэлэхгүйгийг нь ч заагаад нэг том хүнд дэлгүүрээ үлдээ саятай итгэлтэйгийнх чинь яваад өгнө. Нөгөө талд цагдаагийн хилтэст тасгийн дарга нь тайсан мөрдөгчөд илт онцгүй ханддаг. Мөрдөгч ч эвгүй хараастай. Уг нь тайсан мөрдөгч дээд курсын ах нь ч тушаал буугаад доор нь ажиллахаар болсон юм байлээ. Жун мөрдөгч дайман хоёр машиндаа явж байхад манай хүн "Гүчи чи мэдэж байгаа юм хэлчихэлдэ" гэж шалгааж уурыг нь хүргэж байгаад машинаас нь ч хөөгдөж нэмээд автобусны тэнсэн усанд норж дэмээл автобус руу ойрлоод үлдэнэ. Орой болж хүүтэйгээ гэртээ эрэхтэн өвдөөс нь ихнэр нь хог асгаад ир гэхэд өдөржин гэртээ юу хийж байсныг нь асуухад охиноо харж гэрээ цэвэрлэн хувцаа угааж "Та хоёрт хоол хийсэн гэж хэлвүүгүй юу? Энийг би хайчаад ирээгээд гараад явна." Аяга угааж байхад нь ихнэр нь хүмүүс дэлгүүрт хэрэг гардаг шүүн гэрийнх нь гадаа нэг залуу байгаад байсан гэж ярьж байсныг хэлээд Жунсууд хэлээрэ гэхэд манай хүн өдрийн урандаа өөрсдөө мэдэж байгаа байлгүйгээд орхичихна. Байдал нэг л биш болоо явчлаа шүү. Жунсууг ажил дээрээ ирэхэд бүгд гайхаж харах бөгөөд учир нь шалгаж яхад хохирогчийн данснаас мөнгө гарч тэр мөнгөөр нь байр авсан нь бас уутнаас хутаг гараад ирдэг. Тасгийн дарааг шууд л буруутгсан өнгөөр мэдүүлэг авдаг бол тайсан мөрдөгч "Үннээ хэл, чи мөн үл" гэж асуудаг. Мэдээж биш гэж хариулахад түүний солгой гартай гэдгийг баттдаг. Даргадаа биш гэж учирлахад угаас дургу дарга нь бүр даабалж хэлэхэд тайсав тэсэлгүй зохиод авна. 14 хоногийн дотор миний буруу гэдгийг нотолбол би эндээс зайлаад өгье гэж дарга нь хэлээд амаараа тохиролцох шиг болно. Нөгөө ах нь махны дэлгүүртээ ажиллаа хийж байхад нь даймаа нь очиод "Гайгүй юу" гэж хэлэхдээ зэрэгцэн зурагтаар аллагыг цагдаа үлдсэн байна. Гэхдээ хэрэгээ хүлээхгүй байна гэж гардаг. Мэдээгээр гаргасан тайсан мөрдөгч ч уурлах нь ойлгомжтой. Талхны дэлгүүрт очиж нэг залуу гарсан гэсэн эмэгтэйгээс даймаа нь тэр хүний талаар асууж байхад нь тайсан мөрдөгч ороод ирдэг. Нэг хэрэгээ учрыг олох гэж байж би бие үзэхгүй энэ хоёр. Эмэгтэйг ажлаа тараад гэртээ ирэхдээ нэг залуу үүдэнд нь зогсож байсан. Бас уцаа үлдээчгээд ажил руугаа яваад буцаад ирэхдээ машинтайгаа тагт руу нь хараад сууж байсан. Сэжигтэй санагдаад машиныхын дугаарыг тэмдэглээд авсан гэдэг. Манайх хоёр өөрсдөө илтгэсэн тус тусын дэвтэртэй тэмдэглэл хөтлөөстэй. Дугаар бичсэн цаас гаргаж ирэхдээ манай хүн авч гараад шатааж хатдаг. Найзаагаа гин бурууг нотлох чухал учраас хамтдаа хэргийг мөрдөө. Жолоочоо гэд ботчхолдоо гэсээр байгаад хамт ажиллахаар болдог. Нөгөө хилцсэн дарааг босод хүмүүстэй тайсуу тусалж болохгүй гэд хэлчихсэн байдаг болохоор жижиг нь машины эзний мэдээлэл өгч байгаад баригдаад банцсандаа хараагаад тасалж хатдаг. Хамт явахыг зөвшөөрсөн ч амаа хамхиж яв гэж хэлдэгч сурсан занг сураар боох биш. Манай хүн сэжигтний гэрт нь очиж эхлэр нь хаалга тайлснаас хойш өмнөөс нь дуугарч байгаад нэг сайн мангастуулдаг. Харамсалтай нь хайж яваа хүн нь гадагшаага ажиллаар явчихсан болж таарна. Орой гэртээ унтах гэж байхдаа эхнэрээсээ найзынхаа хэргийг мөрдий 7 хоног дэлгүүрээ хаачих л да гэж хэлж байгаад алуулангаа алтдаг. Маргааш нь өөрийгөө яая гэж байж охиноо уйлуулан барин тайсууг дагаж явдаг. Мөрдөгч бол дотроо дэлбэрч байгаа нь ойлгомжтой. Жунсуугаас тэр орой уулзаад юу ярьсанг нь асуудаг. Цагдаа хэрнээ яагаад чамд нууцаар туслах ёстой гэж ахаас битгий сал мөнгө хүлээгчдийн учрыг би олчихно гэж тайвшруулах гэж үзсэн ч дараа яриагээ таксинд цугаад явсан талаар нь хэлдэг. Гэхдээ яаж ч бодсон хин хэрэгт унах гээд байгааг нь мэддгүү. Уулзалт дуусахад энийг ахад өгч муу юм бодохгүй харж байгаарэ гэд захиа өгдөг. Өөрийгөө биш хүн бодлоо гэд манай хүн бас л өглөнө. Энэ үед нь мөрдөгчийн утас дугарч нөгөө сэжигтэн гадаад явсан худлаа байсныг нь мэдсэн гэж ярьдаг. Нөгөө залуугийн машиныг олоод хүлээгээд сууж байхдаа ч хэрэлдээстэй. Чи яг ихнэртэй базуулдаг байх те гэд үг хаягт нь үгүй би харин баздаг энтергээд томроостой. Манайхан гэхдээ яадгийг нь харсан те. Энэ яриаг хүүхдийн баасны үнэр таслана. Живхээ мартчихсан байна. Аваад ирээгээд хүүхдээ үлдээгээд яваад өгдөг. Тайсуугийн хүүхэд барьж байгаа нь хүртэл ив хавгүй. Тэгсэн нөгөө машин чи урдуур нь өнгөрөөд яваад өгдөйм да. Азаараа дайман гарч ирээд тэд амжиж араас нь хөдөлж чаддаг. Хүнээ хөөж байхдаа нөгөө баасаа цэвэрлээстэй. Үнэр танаран заваан байна. Юугаа идүүлдیں гэхэд нь манай хүн баасан дээр дарсан гараа гой харагдаад байсан цуванд нь арчснаа. Наадхаа хурдан хаяач гэхэд нь живхээ бүрэн хилөөд толгоонд нь ойлгоод цонхоор шидчихдэг. Заашгүй нөгөө залуутай уулзаад авнаа. Тэр өдөрөө яах гэж очсныг нь асуухад нэг газрын өгч авалцсан асуудлаас болоод очиж уулзах гэсэн гэртээ байхгүй байсан. Тэгээд 10 цагийн үед хүнтэй уулзах гээд явсан гэдэг. Даймаа хажуунаас нь ажиллаж байгаад цаана нь байгаа бариста эмэгтэйг нь дуудчихдаг. Тэгсэн 10 цагийн үед уулзах эмэгтэй нь энэ бүсгүй болж таардаг. За ингээд хэрэгт холбогдлого болж таарнаа. Гэхдээ тэр эмэгтэй гэрийн тагтан дээр 2 хүн байсан гэж хэлдэг.
Мөн эхнэрт минь битгий хэлээрэй гэд гуйдаг. Машин дотор дайманаас яаж нууцна гэдгийг нь мэдсэн талаар нь асуухад залуугийн бар, кофе шоп хоёрын нэр нь адилхан. Бас бүсгүйн байж ядаад байгаа нь илт байсан гэдгийг хэлээд тагтан дээр байсан хоёр хүн бас хохирогчийн ирсэн цаг дээр өөрсдийн бодлоо гаргаж ирцгээдэг. Дайман тэр хоёр хэн болохыг нь бодож эхлэх гэтэл тайсав. Нэг нь хохирогч, нөгөө нь хэрэгтэн гэж ятгамгүй хэлдэг. Гэвч Дайман санал нийлэхгүй байлаа. Учир нь тэр шөнө хохирогч сэжигтнээ салаад яавч тухайн цагт байгаагүй. Салж яваад ээжээсээ очиж хүүхдээ авахд дор хаяж нэг цаг шаардлагатай гэж хэлээд амыг нь таглана. Таамгуудтай нь маргах юмгүй байгаад дургуун хурч ятаж байхад цагдаагийн сургууль төгссөн юм байж энтер гэж нэмж хачирлаад бүрэл төвчээрийг нь барна. Тэр орой хохирогч утсан гих дэлгүүрт 11 цагийн үед хүүхэдтэй ороод гарсан гэд бүр таг мэдээд авчихдаг. Манай супер мөрдөгч хэлэх үггүй болно. Төрөний сэжигтний хэлсэн зүв бол тэр хоёр хүн яхаараагүй хохирогчийг эрхийг нь хүлээж байсан таамаг дээр манай хоёр арай гэж нэг санал нэгтэн. Ийм цав өмсчхөөрл жинхэнэ мөрдөгчийг харагдаад байгаа юм шиг байгаа юм. Манай хүн толдоостой. Хүүхэдтэй сүү бэлдэж байхад нь эхнэр нь өчигдрийн цагдааг яаж таних талаар асууна. Манай хүний зүрхэнд бараг гарч ирхнэ. Хэнийг гэж асуухт нь өчигдөр машинаасаа буулгахт нь харснаа хэлдэг. Тэр дор нь байнгын үйлчлүүлэгч би юу гэж дотн таньдаг байх вэ гэд яриагаа булзааруулна. Гаран салгалаад энэ яг баригдлаа. Тэгсэн явж эхнэрийнх нь хичээл заадаг ихэр сурагчдынх нь аав нь байж таардаг. Би тэрэнд эрзэнэн бэли авчиг өгөх өртөө гэд инээж байхдаа л нөгөө мөрдөгчийн эхнэртэй хэрхэн базуулдаг талаар аяг тавг угаахт нь бэли багтахгүй загнуулдаг. Чи надтай амьдарч байгаагаа аз гэж бод гэдэл яриад өгчдөг. Манай хүнд бол ямар жухал мэдээлэл билээ дээ. Маргааш машинаа цэвэрлэж байхдаа өнөрөнд гарч өгөхгүй хүүхдийн бас үнэртэй байна гэдэл үглээд байдаг. Яаж гаргах вэ? Өөрөөс нь үнэртэй байгаа юм чинь. Яг тэр үед нь хашаагаар манай нөгөө загварын ертөнц ороод ирнэ. Хоолоо идэж байхдаа Дайман бас л нэг санаа гаргаж ирдэг. Тэр нь өөр газар алчаад зөөх. Гэхдээ юу ч гэж хэлсэн энэ удаа тайсуу санаа нийлдэггүй. Машинда оронгуудаа бороо ороогүй байхад наад 5,000-аар авсан цуваа тайлаач гэж өдөгт нь бэлэг гэд эрзэнэн бэлээ гаргаад ирдэг. Бас эхнэрээ багш танд энийг өгчих гэсэн гэд 5 тиг. Хөөрхий дандаа л ялагдчих юм аа. Эхнэр нь охиныг нь өгөх гээд ажил дээр нь очтол Дайман мэдээж байдаггүй. Ажлаар гарсан байна хажуу дэлгүүрийн эгчүүд өгчих гэхэд эхнэр нь үүдэнд байгаа мофетыг нь хараад удлаа ирж байгааг нь мэдээд бүүн уур болно. Яана сонсогдохгүй байна гэд уцаа таслах гэтэл харин тайсуу шүүрч аваад сайн сонсогдож байна. Бэли өгсөнд баярлаа гэж орлоод утас дүүд. Хариугаа ганц нэгсэн авлаа да. Манай хоёр яагаад ингэж ихнэртэй дарлуулж амьдарч байгаа талаараа хоорондоо ярилцдагч анханасаа ийм байгаагүй. Гэр бүл болоод аймаар болчтiin байна. Ер нь цалин баг байгаа учраас ингэж байгаа. Мөнгөгүй бол аашиг нь хизээж өөрчилж чадахгүй гэж ярилцгаана. Зовлон нэгтнүүд эндээс эхлэн жухан бие биеэ ойлгоод эхэлнэ. Ах トゥ болоод эхэлнэ. Ахад нэг дуудлаг ирж хүн амны хэрэг болсон газар очдог. Хохирогчийн нөхөр нь энэ орилоод байгаа маа мөрдөгч байдаг. Хохирогчийн үцийг олгоод идхүүнийг шатаах зөөхөнд хийгээд шатааж байгаа зургийг дарсан байгаа. Хэргийн талаар цагдаа нар хоорондоо санаа дэвшүүлэн ярилцаж байхад тайсуу Дайман аваад гарна. Тэгээд түүнд энэ хоёр хэрэг нэг хүн үйлцсэн байна гэж хэлээд ойрхон хэрэг нэг байранд хам хэрэгтнүүд үйлцсэн байна гэдэг таамгаа хэлдэг. Бас сэжиглэж байсан хүн нь биш гэдгийг хэлдэг. Дайманыг гэртээ ирэхэд нь эхнэр нь харанхуй сууж байгаа. Аймарч юм шиг. Чи гэр бүлээсээ зогтмаар байна уу? Би ч бас тэгмээр байна гэж хэлээд өрөөнд орчихдаг. Маргааш нь номын дэлгүүртээ би хий гэсэн л хүн ууртаа эхнэрээ аргадах гээд урд хойно нь гүгээстэй. Эхнэр нэг дүүдэрээ ч хардаггүй. Хүүн яагаад аавтаа ярихгүй байгаа юм бэ? Аав дөрөв уйлаад байсан штэ. Аав сайн хүн штэ гэж өмөөрөх гэж яагаад ээжийнхээ урыг бүр хүргээд авчихна. Манай хоёрын мөрдлөг үргэлжлэсээр хохирогчдын зургийг бариад хүмүүсээс асууж эхэлнэ. Яг хоёр хохирогч л байгаа юу гэхдээ зэрэгцэн Дайман 10 сарын өмнө гарсан хэргийн талаар дахиж сануулад одоо гараад байгаа хэрэгтэй хэрэг болсон цаг хугацаагаа харуулах гээд байгаа нь ижил байна гэдэг таамгаа хэлнэ. Тайсууч бүрэн санаа нийлэхгүйч бас нэг юм анзаардаг. Манай хоёр гэхдээ яг таг санаа нийлдэггүй хэвээрэл байгаа болтой. Нөгөө хоёр ижил гэж таамаглаж байгаа хэргийг мөрдөж байсан цагдаа дээр очиж мэдээлэл цуглуулж хэлдэг. Хэрэг нь хаагдсан гэж хэлдэгч дутуу шалгасан санагдсан хэвээр байдаг. Тайсуу авч явах гээд татхад хэргийн материал донд байгаа сэжигтний зургийг хараад зог тосно. Тэр зураг нь хоёр дахь хэргийн хохирогчийн нөхрийнх нь барьж байсан хүмүүсийн мэдээлэл донд байсан зураг байв. Нэрийг нь И Юна гэдэг. Дайман шууд л хамаатай байх боломжтой таамаг дэвшүүлсэн. Өөрийг нь барьсан хариуцсан цагдаа учраас өшөө авч байна гэдэл. Даанч манай хүн авч хэлцдэггүй. Хэрэг илрэлтийн талаар бас өөрийн бодлоо хэлтэл тайсуу нохоо хуцаж байна гэд бүрч тоодоггүй.
Тайсууг ажилдаа очиход бөөн сэтгүүлчэд ирч гисэн байв. 2 дугаар хэргийн хэрэгтэнг барьсан гэв. Очоод харсан чинь Дайманы хэрэг илрэлтийн талаар ярьж байсанчлан шин цагта би ойрхоноос барьсан хохирогчийн цус илэрсэн гэж гисэн баатарлаг гар зогсоож байдаг. Нөгөө талд эхнэрийнхээ ивийг олох гэсэн Дайман цэвэрлэгээ, хоол унд, массаж гэд хийхгүй юм байхгүй чухам ажилтай хүн. Буцаад цагдаа дээр ирэхэд нөгөө барьсан хүнээс мэдүүлэг авч байна. Хохирогчтой болцож агаад салсан, нөхөр нь өөр хүнтэй болоод эхнэр нь сална гэж байсан. Нөхөр нь их сонин хүн гэж хэлж дуусаагүй байтал маа мордөгч орж ирээд бөөн холиан бантан. Тасгийн дарааг хэрэг илэрсэн учраас 5 хоногийн дараа тэтгэвртэй гарахтаа бэлдээрээ гэд сүрдүүлээд гарчдаг. Маа мордөгч тайсуугаас хэрэг тарсанд уучлалт гуйхад 5 жилийн өмнө барьсан юунаг дахиад барих бол хаанаас барих вэ гэж асууна. Маргааш Дайман иргэний хамгаалалтын сургалтанд явах гэж байна гэж худлаа яриад гарах гэтэл эхнэр нь хувцас солиод яв гэд цэрэг хувцыг нь өмсгöd гаргана. Өдөр бүрэл тайсууд гинтийн бэлэг барьж байна дөө. Маа мордөгчөөс барьж болох газруудыг нь асуугаад хайж эхэлнэ. Саун PC гэдэл. Бас хэрэг илрэлтийн талаар яаж мэдсэнг нь асуухад эхний хэрэг шиг л хин нэгнийг буруутан болгож харуулах гээд байгаа юм шиг санагдсан. Бас хүзүүн дээр нь байгаа орны нэг нь яахаараггүй дугуйны гинж байсан гэж хэлдэг. Адилхан бодолтой байсан талаараа ч тайсуу ам нэгэд авна. Маа мордөгч тайсуу руу залгаад юунаг байгаа газрыг нь олсон талаар хэлээд нэг газар зааж өгнө. Орж ирсэн цагаас л нэг л эвгүй харанхуй газар. Утас дуугарсан доод давхар руу явход бөөн усан дунд цахилгааны утас унжуулчихсан байдаг. Үүнийг мэдсэн тайсуу Дайманд анхааруулж амждагч өөрөө усан дунд чуя утаснаас зүгдэж байдаг. Захилгааныг салга гэж орилоход аль хэдийн орж ирсэн хаалгыг нь хэн нэгэн түүхчихсэн байв. Аюулд орсон хүн ам амрах бүхий л боломжийг хайхын үед хэргийн эзэн юуна баг таваа ханган зогсож байдаг. Ус руу тэрүүлээд унах мөчт нь тайсуу захилгааны шийд рүү буудан захилгааныг унтрааж амждаг. Дараа нь түүнийг амь насанд чинь аюултай энэ ажлаас боль гэсэнд. Аюулаас мултарсан манай хоёр тайвшрах гэж сууж байдаг. Дэманыг амь насанд чинь аюултай энэ ажлаас боль гэхэд Дэман хамгийн хэцүү үед дэргэд байсан найзаагаа орхиж чадахгүй гэж хэлдэг. Эхнэрүүдээс нь дуудлага ирж тэд гэр гэрийн зүг хөдлөнө. Нэг буруу гарын байрын залуутай тайсаа уулзаж байдаг. Бас нэг юм гуйхад нөгөөх нь зөвшөөрөх хэмжээний сайн танилуд байна. Тэр гуйлт нь юунаг хайж болох байв. Нөгөөх нь ч гар хөл болсон хүмүүстэй хайх даалгавар өгсөн байдаг. Номын дэлгүүртээ гэр орны хэрэглээний мөнгө болон бусад зардлаа олж чадахгүйгээсээ болж цуглуулж байсан цуглуулгануудаа зарах гэж байхад нь эхнэр нь барьж авдаг. Мэдээж бүгдийг нь мэдсэн байдаг. Хэцүү үед тус болсон хүнээ яаж хайж явах юм бэ гэж жинхнээсээ хамаг юм ярьж эхэлнэ. Бас энд хэргийн дараа би сайн аа байна гэхэд эхнэр нь өөрөө мэдгээд гараад явна. Манай хүний чин сэтгэл нь жинхнээсээ дөнгөж сая гардаг. Нөгөө хулгайн залгаад нэг цугларалтанд очих гэж байгааг нь хэлдэг. 3 дахь хэргийн мөрдөгчөөр дамжуулан энэ үед Дэманч залгаж тарна. Манай хоёр уулзаад байгаа газар руугаа явж байхдаа яах гэж уулзсанг нь асуухад алуурчинг нь олсноо хэлдэг. Дахиад нэг хохирогч байгаа. Юунагийн хэргийн гэрч. Энэ дөрөв хэрэгтэй холбогдож байгаа хүн нь маа мөрдөгч. 3 дахь хохирогч түүнтэй холбоотой байж таарсан гэхэд тайсуу эсэргүүцдэгч маа мөрдөгчийг хэлснээр юуна дээр очоод үхэнгээ алдсан талаар хэлнэ. Тайсуу дотроо дэлбэрэг төхнө. Учир нь тайсуу бас маа мөрдөгчийг сэжиглсэн ч тухайн үед ажилтай байсан байж таардаг. Нөгөө хоёр ирж байгааг харсан юуна зүгтахад араас нь хөөсөн ч барьж чаддгүй. Харин шагаандаа бугуучтайг нь мэддэг. Байршил илрүүлэгчээр нь хайхад тэр өдөр нь ойрхон байсан ч яг хэргийн газар очиагүй бөгөөд харин нөгөө хэрэг дээр нь бүр сөүлд байгаагүй байж таардаг. Хэргийн сонсгол болоход баримт олдоогүй учраас хэрэгтэн гэж үзэн 30 жилийн хорих ял өгнө. Энэ үед ах руугаа хараад би алаагүй гэж орилсон ч ах нь тоолгүй танхимаас гараад явчихдаг. Шүүхийн гадаа манай хоёр юутайч юунаг барьж аваад ямар нэг юм мэдхээр явдаг. Гэхдээ тэгж явахдаа хоёроос олон хэрэгтэн байсан байж магадгүй гэдэг таамаг гаргаад ирнэ. Зохиолоор бодоход ямар хэрэг байх боломжтой талаар хоорондоо ярилцахад Дэман тохиролцоогоор бие алсан байх магадлалыг ярьдаг. Өөрийн ойрын хүнээ алж чадахгүй учраас өөр хин нэгнээр алавлах талаар ярилцаад 3 дахь хохирогч бас байгаа талаар хэлнэ. Хоёр нь хүнээ алж, нэг нь хэрэгт холбоогүйгээ батлана. Энэ олон таамаг дунд тайсуу бараг л галзуурна. Манай хоёрын ярьж байгаа таамаг нь бараг л кино зохиол бичиж байгаа ихтэй. Араас нь Дэман ярьж өгнө. Маа мордөгч энэ хэргийн зохион байгуулагч. 2, 3 дахь хамтрагч нь эхний хэргийг сэжигтэн бас хүчирхээлэгч нөхөр гэсэн таамаг гаргаж ирнэ. Хоёроо хохирогчдыг алсан талаар ярихад тайсуу бичиж байгаа зохиолыг нь таслан бодит ертөнцид буулган авч ирнэ. За ингээд л машинаас хөөгдгөн тэр. Нөгөө талд нэг бүсгүй залуу хоёр гольфийн газар байхад нь албаар тог таслаад юм харагдахгүй байх үед нь залууг нь зохиод унгаачихдаг. Бас нэг газар нэг бүсгүй гэрээсээ хаашаа ч юм гарна. Дайман гэрт нь очиод ээжийг нь асуухад манай жинхэнэ ардаа уулзгаар явсан гэж хэлсэн байдаг.
Бас яг одоо уулзмаар байгаа талаар зурвас нөгөө бүсгүүд ирсэн байгаа нь харагдана. Даймана бүсгүйг харсан ч зогсоод чадалгүй араас нь дагдаг. Тайсуу харин ий юнагийн байгаа газар очиход нөгөөх нь машинтайгаа ус руу орчихдог. Яг энэ үед нь Дайман зогсоо зайгүй залхасаар усан дотроос арай гэж авч гарч ирээд хин хохирогчдыг алсан бас намайг ал гэж хэлсэн гэхэд дүр солигддог. Нөгөө талд мөн Дайманы очисон газар нэг эмэгтэй дээрээс шидэгдэн унахад араас нь маа мөрдөгч Ёнгийн ахтаа нь гараад ирнэ. Ингээд нөгөө эхний хэрэгдээ сэжигтнэр хараад байсан залуугийн оронд Ёнгийн ах нь алуурчдын нэг болж таардаг. Маа мөрдөгч түүнийг чийч бас хүн ал гэхэд болиулах гэж яагаад Дайман баахан зодуулчихдаг. Яг л ярьж байсныхан дагуу бүх хэрэг болсон байв. Маа мөрдөгч бүх хэргийнх нь арт тал байв. Бүр жунсуутай уулздаг байсан гэж худал хэлж итгүүлсэн байлаа. Өгтлээ зодуулсан ч ахтаа найзынхаа өгсөн захиаг үзүүлв. Захиаг нь харсан ах нь гин духаарч болиулах гэсэн боловч бас л зодуулдаг. Тэгээд буудуулах гэж байхад нь ашгүй манай тайсуу амжиж ирж өөрийг нь буудаж рунгаана. Ашгүй энэ орой дуслаа. Маргааш нь мэдээллийн бүх сувгуудаар аллагын солилцооны талаар баахан гарч цагдаагийн газрын даргаыг хүнд байдалд оруулдаг. Мөн буруу хүнээ барьсан тасгийн дарагч ажлаасаа халагдах дээрээ тулдаг. Эмнэлэгт Дайман зайлуул хэцүү байдалтай байхад нь тайсуу ажлаасаа гараад хувийн мөрдлөгийн газар нээж байгаа талаараа бас хамт ажиллах талаараа хэлээд эхнэрүүдтэй нүүр тулж хэлэхээр болдог. Дайман эхнэртэйгээ шүүхийн гадаа салан салахгүй гэд бөөнж юм болно. Цагдаагаас Дайманыг эрс орхит иргэнээр шагнаж мэдээгээр гаргана. Энэ үед хүүгийнх нь найзууд ээжүүд нь нөхрийг нь магтаад сүйд. За ингээд сүртэй трейлертэй тэдний хувийн бүрдлийн газар үүдээ нийлээ. Сайн байцгаана уу? Турбо кино сувагт эргээд тавтаа морил. Бид энэ удаа 2018 онд үзэгчдийн хүртэл болж байсан Гинтийн мөрдөгчд киноны 2 дугаар ангийг та бүхэндээ ярьж өгөх гэж байна. Киноны талаар товчхон танилцуулахад Дайман болон домогт цагаан акул хүчит мөрдөгч тайсунаар хэргийн сэжүүрээр танилцсан. Цаашлаад хоёлаа ажлаа орхин хувийн мөрлийн газар байгуулдаг. Тэдний ажил нөх өөдтэй хэрэг илрүүлж чадахгүй байж байтал нэгэн бүсгүй ирж найз залуу нь яагаад өгсөн болохыг мэдмээр байгааг хүсснээр тэдний жинхэнэ ажил эхэлнэ. Кино эхлэхээс өмнө лайк, саб бас хохоо дарахаа мартаоцай. Ингээд хамтдаа кинонд орцгоё. Кино эхлэхэд жухмал бибидээ баяр хүргээд алаад өгье гэж эхлэх хичгэлээ. Өдөр хоног өнгөрөх тусам тэдний ажлаар ялаанаас өөр орхон амтанч болтдоггүй. Ер нь бол 2018 онд хувийн мөрдлөгийн тухай хуульдч байгаагүй байсан юм байна л дээ. Яаж ч энэ ажлыг хийн гэж бодсон байгаа. Манай хоёрын давуу тал нь сэтгэл, асуул тал нь хэтэрхий хөөрөв юм билээ. Арай гэж нэг хүн орж иртэл манайхаар үйлчлүүлээрээ ирж хоол идэрээ гэж авсан. Сэтгэлээр унсан нөгөөх маань зарлын худас тараасан хүн дээрээ мөрдлөгийн задлан хийснийг нь харахаар супер мөрдөгч юм шиг. Эдний хамтгүй 12 цаг 25 минут болж байна. Эд завгүй цагаар тоогооч нь өөрөө гарч ирээд сурталчилгааны хуудас тарааж байгаа газар яаж амттай байх вэ? Тоогооч нь гэж үү? Хуудас тарааж байх үед гарыг нь хараагүй мүү? Арьс нь хууларч ирсэн яг тоогоочийн гар байсан. Бас тэр усны гутал. Гадаа нартай байхад яагаад усны гутал өмснө гэж бодов? Гал тоогоонд ус их байдаг учраас тоогооч нар өмсдөй. Тэгтэл нөгөөх маань үгүй сүүлийн үед хүргэлтийн ажилчид ч гэсэндээ усны гутал өмсдөг болцсон штэ гэхэд энэ сурталчилгааны хуудсан дээрх нэр Кан Дунвон гэж байна. Хаалганы завсараар харагдаж байгаа төмөр савн дээр мөнгөн банжон санахгүй юм уу? Офис нэх үед хүргэлтийн хоол ирсэн штэ. Тэр чинь мөнгөн банжон гэсэн хаягтай байсан штэ. Яагаа вэ? Нөгөө гурван хачиртай амтгүй ийм их сэжүр байхад чи одоо ичээж тэгснэ хувийн мөрдлөгийн газартай гэдэг байгаа шүү гэх мэтчлэн яриа өрнөнө. Орлогогүй болохоор л би биегээ мяалаад идээд байгаа царай юм байна л да. За нөгөө хоёрын маань маркетинг эхэлнэ. Үгүй энэ хоёр чи одоо ядж яхад бүтлгүй маа. Эмхтэй 0 орж зарлын хуудасаа нааж агаад цагдаад баригдчих юм. Үгүй яах вэ? Манай том маань цагдаа байсан учраас эвтэйхэн аргалаад гарчихдаг. Яг тэр үеэр нэг эмхтэй би танараас үнэхээр их гуйж байна штэ гэд цагдаа гуйж гувшаад цагдаа төвөгшөөхтэй зэрэгцэн манай жижиг нэрийн хуудасаа өгч амждаг. Ер нь бол цагдаагаараа эргэлдэж янз бүрийн дэлсүүлт хэрэг хайж явсараа байгаад цагдаа нар ч гэсэн манай хоёроос залхчихсан. Ашгүй манай хоёр дээр үйлчлүүлэгч орж ирнэ. Түрүүн цагдаагийн газрын үүдэнд нэрийн хуудасаа өгсөн бүсгүй байв. Нөхөр нь жирэмсэн эхнэртэй жимс авч ирэхээр гараад ирээгүй учраас эхнэр нь цагдаад алга болсон гэд дуудлага өгчхөд сураг хүлээж байхад нь галт иргэнд дайруулан нас барсан гэж хэлсэн байлаа. Асрамжийн газар өссөн олон найзаг учраас ажил дээр нь хүртэл очиж асуугаад хинч мэдэхгүй гэсэн хэрнээ хэд хоногийн дараа галт иргэнд дайруулж нас барсан гэсэн
Мөн тэгээд хамгийн сэжигтэй нь амьдардаг байсан асрамжийн газрын захирал нь таниад чандралсан гэж хэлээд цагдаа нар тоогчгүй байгаа талаар ярьдаг. Хэргийг онцгойлон үзэхгүй бараг явуулах гээд мөнгө их орондоо өнтер гэсэн бүсгүй харин 50 сая вон болох уу гэд гаргаад ирдэг. Олигтой хэрэг аваагүй манай хоёр бөөн баяр болдсон байгаа зү. Ингээд ээдрээтэй хэргийг мөрдөж эхлэхэн тэр хамгийн ихэнд нь цагдаад өдөр очиод хэргийн талаар энэ яасан ийсэн талаар нэгнийгөө асуудаг. Эхлээд асууж байснаас сүүлдээ бараг загнаад дуусчихдаг. Яаж яхад манай энэ том атмаанаа анхнаасаа хоёулаа ажлаа болоод нээн гэсэн боловч манай том ажилласаа зүгээр л амралт авчихсан гэдгийг мэдээд хэсэгтээ муудалцаад бөө юм болдог. Асрамжийн газрын дарга дээр очиж мэдүүлэг авч хэлнэ. Яагаад найз бүсгүүд нь хэлээгүй юм? Яаж таньсын гэх мэт. Нөгөө захирал уг нь би мэдсэн бол хэлхэл байсан. Гаран дээр байдаг нэг сорвоор нь би таньсан юм аа. Эвээ хүүхдүүд минь гэдэл. Ер нь бол энэ захирал инхийн цагаан тагтаал гэсэн үг. Мөрдлөг үргэлжилсээр цагдаа дүүнэ тусалж чадахгүй гэдгээ мессежээр хэлэх мөчөд манай хоёр өөр арга хайж туслах хүнээр багаад хэлнэ. Манай багийн шинэ гишүүнийг Йочи гэдэг. Кибер мөрдөн байцаах албаны шилдэг мөрдөгч. Харамсалтай нь хардталтаасаа болж ихнэрийнхээ машинд байршил тогтоогч тавьж байсан хэрэгээр торны цаана ороод гарсан байдаг. Том хамаг нууцыг нь ярьсан даруйд хурууны үзүүрээр компьютер ажиллуулж эхэлдэг. Бас энэ киноны супер дүр нь энэ. Хакер юу хийж чаддаг гэж хаах бол байгаа хүний утсыгч хажуудаа байгаа хоёрын алган дээр дэлгэх чадaltaй гэвэл яах вэ? Зурвас бичсэн залууг хайж хэлнэ. Нөхөрт нь асрамжийн газар хамт өссөн нэг хүнээс асрамжийн газар хамт өссөн хүүхдүүд нь нэг нэгээрээ ээлжлээд нас бараад байгаа талаар хэлдэг. Бас чи ч гэсэндээ болгоомжтой байгаарэ гэсэн зурвас ирсэн байдаг. Зурвас бичсэн залууг хайж хэлнэ. Утсаар нь дамжуулан байршил тогтоогчны тусламжтайгаар яг олоод л нэрээр нь дуудаад уулзахын даваан дээр ухаан жолоогүй муур хулган шиг зүгтчихнэ. Хөөцөлдөн барин байж яг барьж авах гэтэл ямар нэгэн өмнөөс айж зүгтааж сандарсан залуу аль болох зүгтаг гэж оролдоод өндрөөс үсэрчгэн. Унах гэж байгаа залууг аврахтаа хин алсныг нь асуухад хорт могоо гэж хэлээд өндрөөс унцдаг. Энэ золгүй явлаас болоод залуу ухаангүй болно. Мэдээж манай том ах сэжиглэгднэ. Камерын тусламжтайгаар гимгүүгээ харин баталчихна. Уу Чорун, Ким Жэхи, Ким Жэри цонхон дээр байгаа нэрс. Нэг асамжийн газрын хүүхдүүд осолд орсон талаар манай хоёр мэддэг. Нэг газарт ажиллаж байгаад гарахдаа бас эмнэлэг цахиж байсан хүмүүс нь нэг гих мэд сэжүр гарч ирэхдээ зэрэгцэн жижиг маань эхнэртэй ойн баярын бэлэг гээд үнтэй цүнх бэлэглэнэ. Нөгөө киберчний отолт хэлэхээр эмнэлэг дээр үлдээсэн байдаг. Манай хоёр хохирогчийн ажиллаж байсан үйлдвэрт ирэн хорт могоог асууна. Тэгсэн нөгөө ажилт нь мэднэ гин шүү. Чуэ Симбо гэдэг хүнтэй уулзах хүсдэг. Гэтэл тэр хүн хариулж чадхааргүй хэргийн бус хүн байлаа. Үүнтэй зэрэгцэн Ким дарга гэдэг хүн элдв янзын асуултанд хариулан хальт гараад явна. Гэхдээ манай хоёр шууд биш байна гэдгийг анзаардаг. Нөгөө кибер залуучин совилогчийг өөртөөгөө сэтгэнээд байна гэж бодтол уг юмд нь нойрны юм хийсэн байсныг унтаж сэрээд л ойлгодог. Харин сэрэгт нь нөгөө ухаан алдсан залууг өгсөн гэж хэлсэн хэмээн нөгөөх маань зогсож байдаг. Ер нь л учир битүүлэг хэрэгүүдтэй Ким дарга холбоотой болж таардаг. Ким дарга гэмт хэрэгтэн эсвэл хамсаад нь байгаа гэдэгт бат итгэлтэй болдог. Учир нь бүх сэжүр Ким дарга руу хөтлөөд байгааг эргэн санана. Сүүлийн залуугийн оршуулгын ёслолд манай хоёрыг очиход бас л нөгөө асрамжийн газрын захирлын охин нь байхан тэр. Том гихтээ энэ хэрэг нэг л биш байгаа бас тодорхой биш байгаа талаар хоорондоо ярилцаж байхдаа даатгал хийлгэж байсныг нь олж мэддэг. Үйлдвэрийн ослын даатгалд Ким дарга холбоотой гэж үзэн цагдаад саатуулагдана. Асрамжийн газрын захирал ирэн яагаад ийм хэрэг хийчихв? Эхнэрийг чинь харж ханднаа надад хэцүү бол хэлэхгүй дээ гэх мэт матрын нулимс хоорондоо ундгалцав. Уулцнаасаа хойшоогоо хүүхэд өвдөөд би хийсэн юм а гэдэл хэрэгээ шууд хүлээчихдэг. Цагдаа нар ч гэсэндээ томд баярлаа. Та байгаагүй бол бид энэ хэргийг илрүүлж чадахгүй байлаа гэд баярлснаа илэрхийлдэг. Тэгсэн ч том нэг л яоцгүй байлаа. Кадр солигдоод хэрэг илрүүлсэн мөнгөтэй болсон гэд баярлаад гэртээ ортол номын дэлгүүрээ зарсныг нь мэдээд гэрийн том босд барьж идүүлнэ. Харин нөгөө талд том маань эхнэртэй эвтэйхэн ажил сайн байгаа талаараа хэлтэл эхнэр нь цаанаалаа зуулттай өнгөрөөнө. Дараа өдөр нь кибер залуу нөгөө хоёрт маань хийж өгсөн ажлынхан хөлсийг авахын тулд машинд нь чагнах төхөөрөмж байршил тогтоогч тавьчихсан гараад ирнэ. Хамаг амьдралыг нь тоочоол инээж байгаа сүрдүүлээд байгаа юм шиг нэг л эвгүй. Гэхдээ манай хоёр уг нь бол анханасаа хувь амлчихсан л да. Мэдээгээр амь татгалын мөнгнөөс болж 3 хүний амьд хүрчээ гэхийг нь сонсоод бидний мэдээгээд харж байтал Ким даргын гар нь салаад унчихдаг. Байдал нэг л биш болоо явчлаа шүү. Тэгээд цагдаа дээр очиод холбоотой мэдээллүүдийг дахиж үзэхээр ямар ч холбоогүй болох нь нүдэн дээр нь ил байдаг. Та нар илүү сайн шалгахад яад ингээд том уурлаад мөрдлөг дуусаагүй үргэлжилдэг. Ким даргын эхнэрийн бие нь муу эмнэлэгт байдаг.
байгаа эмнэлэгт нь ирэхэд хизээний шилжүүлсэн байлаа. Энэ хэрэгтэй асрамжийн газрын захирлыг шууд сэжгэлдэг. Жижиг маргааш нь ажилдаа гарах гээд гэртээ байж байтал өөрийнх нь дураараа амьдрах гээд ихнэр нь баг хүүхдээ үлдээгээд яваад өгсөн байлаа. Манай мөрдлөгийн гишүүд жижиг гишүүнээр бүл нэмлээ. Жижиг маш сайн аав л да. Асрамжийн газрын захирал дээр дахин очиж нэмэлт мэдээлэл гэдэг нэрийдлэр янз бүрийн юм аванга хэрэгтэй холбоотой мэдээлэл асуугаад амждаг. Захирал хэрэг дуусаагүй мó гэхэд Ким дараг хэрэгтэн биш гэхдээ зэрэгцэн том уцаа аван бүртгэлгүй машин гэж чангаар машины дугаарыг хамт хэлдэг. Захирал бүр шок. Том харин яг энэ үед сэжүр аван гарч явна. Мөрдлөг үргэлжлүүлэн нөгөө эмнэлгийг шалгадаг. Жижиг гишүүн унтаж байгаа учраас шинэж ярьж байхад Кибер гой гаднаас орилоод ороод ирнэ. Өгсөн төлбөрөө буцааж аавна гэдгийг чагнаад сууж байгаа байхгүй юу? Амар ч юм шиг те. Ингээд хамтдаа үргэлжлүүлэн хэрэгэ мөрдөнө. Жижиг гишүүнээ аван манай жижиг гэрте харж явахт нь том хүүг нь хэдэн үл бүтэх хүмүүс хулгайлах гэж байгаад гэр бүлэрээ тэмцэлдэн хүүгээ авч үлдэнэ. Бөөн уйлаа. Яагаад одоо ирж байгаа юм бэ? Чамд яаж хүүгээ би үлдээх юм бэ? Ээлдээ авч өгсөн цүнх бас яаж байгаа юм бэ? Манай Кибер сувлагчтайгаа сэдгэнэн тагнуул хийж байхад нөгөө асрамжийн газрын захирлын охин явхтаа таардаг. Мэдээж Кибер зүгээр өнгөрөхгүй нэгжлэг хийн. Тэгж байхдаа толинд туссан өөрийнхөө муухай царинаас зочиж энтер. Ядж яхад бүтэлгүй манай хүн харуулд нь баригдчихна. Томтой захирлын хүүхэд ирж уулзнаа хувцас тайлж ураад гүүж мүгээд жүжиг болж өгнөө. Тэгсэн яасан? Түр сатуулахад нөгөө харуулд баригдсан Кибертэйгээ уулздаг. Нөгөө талд жижиг ихнэрээсээ өвдөг сөгдөн гуйж зайл гэсэн зөвшөөрлийг авч чаддаг. Хүүн дэмжин аавда буугааж өгч явуулна. Далимдуулаад өгсөн цүнх нь хуурамчаа гэж хэлээд амжина. Яаж буцаж гэртээ орноо? Түр сатуулах дээр жижиг очтол том олсон мэдээлэл хэлнэ. Багаас нь бидэнд сайн анхаарад томорхоор нь үйлдвэрт оруулан цаашлаад өөрсдөө гимтээгээд дараа нь өөрсдийн эмнэлэгт аваачин эргэтэн зардаг. Бас анх мөрдөж эхэлсэн залуу нь амьд гэж хэлдэг. Нөгөө амьд байгаа залуугийн эргэтэнг өнөөдөр шилжүүлж авах гэж байгааг мэдээд яаж гарахаа бодож байтал нөгөө цагдаагийн хэлцийн дарга багаараа орж ирээд гарахт нь тусалдаг. Асрамжийн газрын захирал тансаг машинтайгаа явж байгаад томд баригдана. Баригдснаа бантаад мөнгө өгье. Угаасаа өхөх хүүхдүүд сайн хүмүүст эргэтнээ өгөөд буцаж болно штэ гэж мэгэл. Том маань уурлаа заандаа давтал захилгаан борохоогоор ухаан алдуулаад тариа шагчихна. Харин онгоцны будал дээр захирлын охиныг нөгөө хоёр маань хөөсөөр машиныг нь дагах гэтэл мотоцикло бүр хойно тэр зогсоол дээр нь тавьчихсан байж энтер. Гэхдээ л хаа байгаа газрын сэжүүрээр нь хөөсөөр байгаад олоод ирдэг. Тас харанхуй хуучин байшин орох боломжгүй. Гэхдээ боломжгүй зүйлийг боломжтой болгож манай хоёр удирдлагатай машин оруулчихдаг. Гисэн ч удаа явахгүй л дээ. Харуулуудад нь хөөгдөж явж байгаад нөгөө машин дээр суулгасан камерт нь том маань харагддаг. Томоо харсан жижиг мотоциклтойгоо дотогшоо нэвтэрч орох санал хэлтэл 30 саяын үнэтэй 47 сарын зээлтэй хэмээн уйлан дуурхийг үл анзааран давхиад орчив. 30 сая вона дуудан Кибер орилгохтой зэрэгцэн дайсны тал орилолдон гарч ирнэ. Нөгөө цагдаагийн анхлах харин манай Томыг асуудалд орсныг мэдээд багаа хөдлөгдөг. Урд анхаарал татаж байхад ард Кибер захилгаан татаж цаг хожино. Энэ үед азар хагалгаа түр саатдаг. Харанхууд тэмтчиж яваад асрамжийн газрын нөгөө охинд Кибер зодуулцдаг. Энэ үед том сэрэн зодоонд оролцож нөгөө охиныг шидлэж өгнөө. Заста кино л юм да. Манай гурав харанхууд уулзаад бөөн баяр болохтой зэрэгцэн сүртэй хонглоор яваад орно. Үзүүрт нь сүх барьсан сүртэй залуугийн өмнөөс Кибер болон нөгөө жижиг маань хүүгийнхээ өгсөн бууг харуултал сүхээ хаяад гүгээд явчихдаг. Цаашлаад хагалгааны өрөөг олоод очтол асрамжийн газрын захирал буу гаргаад Томыг буудах гэтэл жижиг урдуур нь ороод буутуулчихдаг. Том захирлыг бүр балб нүдээд харин жижиг дээр очиход жижиг бараг л ам тавьж байлаа. Гаднаас Кибрийг ирэхийг харсан жижиг сэргснээ. Чи одоо ирээд ахтай яад юм бэ? Намайг манай ихнэр гэмтэж болохгүй гэсэн штэ гэдэл өглөж өгнө. Манай Кибер хойно үлдсэн биш. Цагдаа нарт замчлаад хүрээд ирэхгүй юу? Цагдаа нарч ирж дайснуудыг авч явахтаа зэрэгцэн Кибер бөөн уйлаа. Яах вэ нөгөө үнтэй зээлтэй мотонд будаа. Эмнэлэгт манай хоёр мэдээгээр илрүүлсэн хэрэгээ хараад сууж байтал жирэмсэн ихнэрээ дагуулад нөгөө залуу маань ороод ирдэг. Бид хоёр мөнгөө буцааж авахгүй анхнаасаа л амлсан шүү дээ гэд буцааж өгөх гэтэл манай Том хэрэггүй гэд буцаагаад өгчдөг. Харин жижиг маань мөнгөнийхөө хойноос бүр татлаа. Гэтэл акул сонсох төхөөрөмж тавьсан байсныг манай Том аль хэдийн мэдлгүй яах вэ? Тэр төхөөрөмжийг авснаа даатгалын нөхөн төлбөргээд 200 сая вонто байснаа харуулдаг. Киберт хэлж болохгүй шүүгээд хоорондоо ярьж байтал манай Кибер аль үжээ сонсож байвал яах вэ? За ингээд сонирхолтой хэргийн ард гарсан манай хэдийн дараагийн хэрэг 100 саяар муур олох байлаа. Турба кино суугтай хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүтнээр нь үзээрэй. Мэдээж манай суваг танд таалагдвал лайк, саб бас хонхоо дараарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.